Hello Benai. Яг одоо one to one talk үргэлжилж байна. Өнөөдрийн зочноор Өнөөдөр Монголын огтой юм аа. Тавилга үйлдвэрлэл ангилал. Space brand-ийг үүсгэн байгуулагч эмэгтэй байна. Анх бол одоо ээжийнхаа зүйлснөр тий аавынхаа зүйлснөр бол тавилгын технологич инженер мэргэжлэр суралцсан. шинжлэх ухааны технологи Технологичдээс үйлдвэр технологи дизайны сургууль. Вау. За тэгээд энэ одоо мэргэжлийг эзэмснээс хойш энэ мэргэжилд одоо анх бол орохдоо бол тийм дур сонирхолтой байсан. Юунд ороод ч тий баахан хөрөө хараа баахан ирчүүд дунд тий. За тэгэл тийм нөхцөл байдал хүлээж авахд айгу дурггүй байсан. Тэгээ яг сураад төгсөөд энэ мэргэжлийнхаа үн цэнийг ойлгоод ажиллаад ирэнгүүт за энэ мэргэжлэрээ ерөнхийдөө манай Монгол улс одоо хөгжиж байгаа юм байна. Энэ хөгжлийн цэг дээр нь ингээд тий би яг ингээд оршин тогтнолцсон байгаа юм байна. Тийм учраас би энд нь бас өөрийн ч гэсэн одоо хувь хүн Монгол хүн иргэн хүнийхээ хувьд бол үүрэг хариуцлагаа өөрийгөө одоо үүрээд одоо энэ хөгжлийг бас нэг гэрчлэх гэрч болоо цааш нь хөгжүүлэх мөн дүүн нартай мөн ирээдүйн сайн сайхан юмыг бас түгээх мэрэгчлээ таниулах за мөн аж үйлдвэр хөгжснөөр ямар том улс орон ирээдүй байдаг вэ гэдэг бас одоо төсөөлөл цаашдын зам мөрднөөс туслах зорилготой яг ингээ мэрэгжлийнхаа хүрээнд найз нь одоо бараг 20 дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжилтээ бол 2002 онд шүтээсд орж исэн. Тэгээд 4 оноос хойш одоо яг хамгийн анх Мон хаус гэдэг барилгын компани одоо тавилгын одоо цехийн менежерээр ажилд ороод дотор хаалганаас эхэлж байсан. За тэгээ энэ мөчөөс хойш ажлын энэ мөчөөс хойш одоо тавилгын одоо энэ үйлдвэрлэлийн салбарт бол айгүй их дурлсан. За энэ салбарын төлөө бас өөрийнх нь чадах юмаа хий гэж хичээнгүүлэн одоо ажиллаж хөдөлмөрлөж явж байгаа. Ийм эмэгтэй. Ажлын гараа, ажлын түүх хаана яаж явж байна? Энэ план ярьж. За анх 2004 онд Мон хаус гэх барилгын компани одоо Мон хаус гэх мужаан цех одоо менежерээр ажиллаж исэн. Тэгээд тэрний дараагаас бол Active Heats гэдэг компанид ажиллаж исэн. За Active-ийн тавилгын технологич инженерээр ажиллаж байлаа. Тавилгын үйлдвэрт нь. Тавилгын үйлдвэр тий. За тэрний дараагаас бол Монголын бүх хүмүүс мэдж байгаа Kitchell гэдэг одоо Монголд одоо манай Монголын одоо тавилгын хөгжлийг тодорхойлж байгаа тийм ээ 23 жилийн түүхтэй. Ерөөсөө тавилгын үйлдвэрлэлийн салбар хамгийн анх юугаар тодорхойлогдох гэхээр Kitchell-оо би тодорхойлно гэж үздэг. Тэгэхээр 23 жилийн энэ түүхтэй компани яг бидний тавилгын хөгжлийн анхны цэгийг бас тавьж өгч байгаа компани. Энэ компанид ажилласан. За энэ компанид ажиллахдаа брэнд менежер, технологич инженер, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг ингээд бүх салбар нэгжүүд рүү орж ажиллаж исэн. За тэгээд одоо хуваараа бол Space brand-ийг үүсгэн байгуулад 9 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай үйлдвэрлэгч нар айгуу чимээгүй хөдөлмөрлөдөг хүмүүс байдаг. За энэ дээр ямар нэгэн яам бол ямар нэгэн хараалгах юм байдаггүй. Бидний баяр гэж байдаггүй тий. За тэгээ дээрэс нь бидний одоо энэ жинхэнэ одоо эрүүл түүхийг материалаар хийж ийн үгүй юу эсвэл энэ одоо үйлдвэрийг үйлдвэрлэх гинэ энэ компаниг ч юм уу те энэ жинхэнэ үйлдвэрлэлийн процессор явж гинэ ч гэдэг юм уу те тусгай зөвшөөрөл олгох те ямар нэгэн тийм хараалт байдаггүй. Гэтэл тавилга өөрөө юу вэ гэхээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хүний эрүүл мэнд гэд маш ноцтой зөрчиж явж байдаг. Энэ салбарыг дэмжиж хөгжүүлснээр биднэрт ямар үр дүн гарах вэ гэхээр одоо хүмүүс гадаад орчин нөхцлөөс хордоод байна гэж бодоод байдаг. Утаа. За тэгээ идэж ууж байгаа зүйлээсээ. За тэгэл одоо нөө хүмүүс чинь утаагүй болъё гэдэг, идэж ууж байгаа зүйл дээр эрүүл хооллыг гэдэг, спортоор хичээлээ гэдэг. Гэтэл хүний хамгийн их цагаан өнгөрөөдөг нөхцөл дотоод орчин нөхцөл. Дотоод орчин нөхцлөө сайжруулж чадахгүй байхад бид нар хизээч эрүүл ажиллах чадахгүй. Энэ нь нас юу гэхээр хавтанд хамгийн аюултай одоо хор тавдар үүсгэгч, харшил үүсгэгч, формалдик гэдгээд өөрөө бодис агуулгатай ажилладаг. Энэ бидний эрүүл мэндийг маш сайн маш ноцтойгоор зөрчиж яадаг. Бид нар одоо өвөл ч юм уу гэл нэг жоохон хүүтний үйлрэл эхлэхээр Улаанбаатар хоттой утаандаа хордоод байдаг. Гэртээ очиод байнга нөгөө гэрийнхэн тавилганаасаа ингээд давхар хорддог шүү дээ тий. Чанаргүй тавилга, хямдхан тавилга сонгол. Тэгвэл одоо энэ ер нь боломжтой болгон ч гэдэг юм уу ер нь дурын хүн ч гэсэн урд хаанаас ч хамаагүй, урдаас ч биш хаанаас ч хамаагүй янз бүрийн тавилганууд оруулж ирж байна. Энэ чанартай юу, чанаргүй юу, хортой юу, хоргүй юу гэдгийг яг ингээд шалгадаг, контролдог, стандарт, шаардлага тавьдаг ийм зүйл байд юм. Байхгүй шүү дээ.
одоо тэр чинь бол яг жинхэнэ мэрэгжлийн нөгөө хяналтайгаа сорьц авдаг лаборатори шинжилгээ авахгүй хувийн лаборатори шинжилгээнд гайлаар орж ирэхэд яг нөгөө нэг дотоодын шинжилгээ гадныхаа сертификатуудыг хяналт ингээд ерөнхийдөө байдаггүй. Тийм учраас 100 айл яагаад бий болсон юм? 100 айлын одоо нөгөө хойтлын хэсгүүд юу юм? Дан тавилгын материал зарж байна. Хавтангууд хин зарж байна. Анх хятадууд зардаг гэсэн шүү. Тэ? Хятадууд. Тэр ямарыг авчрах уу? Ямар хавтаа авчрах уу? Хямдхан. Хамгийн хямдхан. Тэгэхээр хямдхан гэхээр ямар хавтаа вэ? Дандаа хортой. За энийг одоо яг юу гэхээр хятад хавтан бид нар бас нөө тавилга үйлдвэрчэнд ашиглаж үзчихсэн. Тэгтэл яасан бэ гэхээр одоо чинь үйлдвэр ажилч дээр яар шар гаргах. За тэгэл одоо жишээ нь би ч гэсэн амьсгалын замын ингээл өвчтөй болчихж байгаа. Ингээл харшлууд бий болоод ирж байгаа. За тэгэл нүрээр нь яар гарах, нуруугаар нь гарах ч юм уу те. За тэгэл нөгөө хавтангаа зүсэж хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа юу вэ гэхээр хөрөөний ирээр оронгууд дундаас нь төмрүүд гарч ирэх ч юм уу те. Үсэрж гарч ирэх. Тэр нөгөө хавтан дотор чинь өөрөө одоо янз янзын юмнууд хогууд хийгээд хийчихэж байгаа байхгүй яг үртс яг биш янз янзын юм бас хойлох боломжтой. Яг та нар таардахгүй ш. Одоо энэ ширээн дээр ч гэсэн хогуудыг нийлүүлээд формальдгид гэдэг бодисоор тэ найруулаад нийлэгжүүлээд за тэгээд хийчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь өөрөө юу вэ гэхээр бидний эрүүл мэндийг маш ноцтой зөрчиж байгаа гэсэн. За одоо хятадын хавтангууд ерөөхдөө бас цөөрөд орж иж байгаа. Бид нар яасан гэхээр үйлдвэрлэгч нар юу хүсэж байна гэхээр хамгийн сайн чанартай эрүүл хавтан гар тавилгаая, хэрэглэгчтэй хүндлэе гэд ороод ирсэн. Одоо 16 хоноос хойш маш идэвхтэйгээр бид нар сайжруулалт хийгээд явж байгаа. Манай үйлдвэрлэгч нар. Нэг хүн тавилгын хэрэгцээ гарлаад үгүй гэртэн тавилгын хэрэгцээ гарч байгаа. Тэгээд тэгэхэд kitchen knowledge гэдэг юм уу гэдэг нэг гадуур бас брэнд болцсон, олонд танигдсан тавилгын үйлдвэрүүдээр явахаар маш хүнтэй болчиход байгаа. Тэгсэн чинь нөгөө нөхөрч одоо 100 айл дээр очиод нэг хэмжээ загвараа өгөөл зүсүүлээл аваад ихэд гэртээ хэлж байна. Энийний чанар үнэр тий хортой хоргууд дээр зөвхөн одоо баг иргэн өөрөө л хяналт хийх юм хаашаа. Тэгвэл танай компаниг сонгох эсвэл 100 айлыг сонгох 100 айлаас илүү тий танай компаниг сонгох шалтгаанууд юу вэ юм бэ? Та хэлээч. Гэрээ яаж гоё олох вэ? Яаж тав тутай айлах вэ? Ад жаргалтай айлах вэ гэдэг дээр анхаардаг. Тэгэхээр бид нар тэрэнд нь туслана. Хамгийн гол нь эрүүл чанартай түүхийн материалаар туслана. Эргээд харилцагчтай бид нар юу өгөх вэ? Сервис үйлчилгээ. Хүн ч гэсэн ингэж жил ирэх тусам, барилга ч гэсэн жил ирэх тусам суулт өгөөд хуучирч идэг. Тавилгач гэсэн барилгаатайгаа суулт өгөхөөр жайж явах тий тохиргоо алдах асуудлууд байна. Тэгэхээр манайхыг сонгосон үйлчлүүлэгч нартай эргээд сервис үйлчлэгээ үзүүлэх. Тэгэхээр нөө харилцагч нартай бид нэр сервис аваарай. Эргээд за сервис аваа явж нэг хэдэн жилийн дараа уйддаг да нэг өнгө төрөхөөсөө тэнгууд хідүүлээд танаа одоо хийцэн байгаа үндсэн концептэрч хаалгануудын солилчих уу, хөшгөө солих уу тий тэр хэрэглэгчээс сонсоод дахиад өөр өнгө төрөхийг бий олгох. Тэр нь ажилтгаас. Ерөнхийдөө харилцагчаа байнга холбоотой байгаад харилцагч маань харилцагчийнхаа хүслийг сонсоод хүслээ хэлэхэд бид нар хүслийнх нь одоо биелүүлж ажиллана л гэсэн. Би харилцагч нартай ингэдэг байхгүй. Эзэн ч өгөхгүй гэдэг. Тийм учраас та итгээрэй би танд хамгийн сайн чанартай хавтан материалаар манай спеси хамт болол тавилга хийж өгнө. Итгэлтэй агаараа гэдэг тэр хүнд одоо мэдрэмжийг өгөхийн тулд эзэн ч болно гэдэг манаас нэг концепт явж тий. Тэр аюу гэдэг. Яг нь одоо бизнесийн худалдааны гол зарчим бол би энэ бүтээгдэхүүнийг өөрт чинь зарах байдаг шүү дээ. Одоо ингээд цаг үе ингээд хөгжөөд ирэхээр энэ бүтээгдэхүүнийг зархаас гадна таны илтгэлийг буцаж аваад тантай байнга ингээд холбоотой ингээд хамтарч ажиллана гэдэг концепт явж байгаа учраас чанаргүй зүйлүүд бүх салбарт л одоо байхгүй болж байгаа шиг байна шүү дээ. Манай нэг найз бол гэртээ одоо бүрэн тавилга хийсэн. Нодлон. Тэгээд нөгөө хямдын одоод тий лакшери үйлдвэрлэгчд байна. Хямд хийдэг 100 айлын ч гэх юм уу ингээд хуваараа хийдэг тавилганыг тийм хуваараа хийдэг компаниг сонгоод хийцэн юм байна. Тэгээ одоо нөгөө нэг хаалган ингээд магадгүй ингээд цөмрөөч юм нэг хаалган ингээд дээр нь халуун тавиад ингээд зурж мурцсан. Энийгээ солиулъя гэдэг. Тэгэхээр нөгөө буух эзэн буцах хаяггүй учраас нөгөө тавилгыг ч одоо тэгээ баг шинээр солих юм уу хаашаа. Тэгээ юм баггүй.
хувь хүмүүсээр хийсэн хамгийн сул тал юу гэж тухайн одоо бүтээгдэхүүнүүдийг яг дахиад сервис авахгүй тийм үү? Нэг хоёр төвөө гэхээр тухайн хэрэглэгч хизээ 100% сэтгэл ханамжийг авч чадахгүй. Тэгээд нөгөө харамчгүй Монгол үг гэдэг чинь хоёр төлнө гэж. Тэгэхээр яг манай монголчуудын бас нэлээд алддаг зүйл харамчгүй хоёр төлдөг байхгүй. Манай нэг танил маань зөв шүү дээ. Манай нэг танил маань ярьж байсан юм баггүй. Гэртээ ингээд орхоор л ингээд хоол молн ч гэсэн эхнэр ч гэсэн хоол их дургу ч гэх юм уу. Ингээ байж байгаа л өөрөө ч гэсэн хоол их дургу тий. Тэгээ гоё компани сонгоод галтгооныхаа тавилга гэрийнхээ тавилгаанд бүгдийг нэг ийж бүр нэг шинжилсэн юм байна. Тэгвэл чи шин байр авсан юм шиг мэдрэмж төхрөөд тэгээд ингээд хоол хийх хүртэл ингээд муудан нэмэлт хин хоолыг аягүй дуртай гэх юм. Тийм болцсон шүү дээ тий. Энэ бол тавилгатай холбоотой гэж тайлбарлаж байна. Тий. Одоо хүүхдүүд гэдэг нэг төвлөрч өгөхгүй хичээл хийх хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр би ингээд харилцсан. Хүүхдүүд өөрсдийн айдрыг тавилга хийлгэсэн хүүхдүүд та өмнөөс нь бити шийдвэраа. Яг зөв. Одоо наа хүүхдүүд ч өөрсдөө ямар өнгөнд дуртай юм тий. Тэр өнгөө сонгож. Тэгээ хүүхдийнхээ хүслийг сонсчоод сонгосон өнгөөр нь хүүхдэд тавилга хийгээд хөл нөгөө хүүхчээ өөрөө бүтээн байгуулсан мэдрэмж төрш. Тийм би. Тий? Би энийг ингээд хийсэн, сонгосон. Миний хүслээ. Тэгээд би энэ талдаа шургуулгаа, энэ талдаа хий тий. Нөгөө тэр нөгөө фейлдсэн ч бай, буруу ч бай тий. Тэгээд тухайн хүүхд тгээ игээд өчмөл нөгөө хүүхдийн одоо сэтгэл зүй ямар ах вэ? Өөртөө ихтэй. Хичээлээ тавтай. Муу ижээ аав минь надад зориулаад энэ одоо ширээг өнгийн минь би өөрөө сонгосон шүү дээ. Аав ээж минь мөнгөний төсөн шүү дээ тий. Тийм. Тэгээ эргээд эцэг ихээ яах юм? Хайрлаж эхэлнэ. Инхээр энэ өөрөө юу гэхээр бас ингээд сэтгэл зүйтэй айгу холбоотой. Бид нар уламжлалт сэтгэлгээнээсээ яаж салах ёстой юм? За, тэнд нэг байр байна тийм үү? Тэгэхэд энд байгаа байр хоёр үнэн өөр байна. Яасан гэсэн чинь кичен хоолоор тавилга хийлгсэн гэд ингээд нөгөө тавилгын үнэн бүр амар нэмэгдээ яваад гайхаад байгаа байхгүй юу? Бид нар энэ яагаад уламжлалт энэ үзлээсээ яаж салах ёстой юм? Тэгэхээр тавилга дээр ялангуяа тавилга бол тавилга шүү дээ. Тэнд янтган тавилга хийлгэх. Эсвэл зарим нь тэнд үнэтэй тавилга сайн чанартай компаниуд хийлгэх. Энэ бид нар хямдхан ихэнхэн сонгож штэ. Энэ уламжлалт техникнээсээ салж чадахгүй. Тэгэхээр яах вэ? Гэр бүлтэй хайртай ах хэрэгтэй байхгүй. Хамгийн гол зүйл чинь. Гэр бүлтэй хайртай ангингүүтэй тухайн хүнийхээ эрүүл мэнд хүслийг сонсохгүй нэг чи хайртай биш байхгүй. Өөртөө хайртай гэсэн. Өөрийнхөө хүслийг сонсоод өөрийнхөө хэрэгцээ шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлчих хэрэгтэй байхгүй. Инхээр чи яах юм? Илүү өөр юм бодож эхэлнэ сте. Тэгэхээр би зөвхөн хүмүүст гэр бүлтэй хайртай бай, өөртөө хайртай бай. Тэгээд өөрийгөө илэрхийлэх дараагийн түвшинд гарахад таны юу хэрэгтэй орчин нөхцөл буюу одоо дотоод нөхцөлүүдээ сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр мэрэгжлийн бус газраар хийлгэснээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа буюу эргээд өөрт чинь зовлон болж ирнэ л гэсэн. Тэгэхээр бид нар яах вэ? Анхнаасаа мэрэгжлийн байгууллагт хандах хэрэгтэй. 100 айл төлсөн мөнгө чинь дахиад 100 айл төлнө, дахиад 100 айл төлнө. Гэтэл 100 айл төлсөн тэр 3 мөнгө чинь нэг удаа хийгээд болчих асуудал байхгүй юу? Тэгэхээр энэ дээрээ ерөөсөө бидэд мэрэгжлийн газруудад хандах хэрэгтэй. Одоо нөгөө бас улс орны хөгжил юун дээрээ байна вэ гэд ингээд ажаад хараад тахад чаддаг юм аа л хийчих. Чаддаг зүйлийг чаддаг хүмүүст нь л даатчих. Би өнөөдөр ингээд тавилга үйлдвэрлэгч гिचэл шаал өөр юм ийгээл одоо хүний нөөцийн бодлого яриад хүний нөөц яриад эсвэл арга хэмжээ хөтлөл тий. Арга хэмжээ хөтлөл ингээл тайзан дээр гарал эсвэл ингээл дуулаал тий. Тэгэхээр би яах вэ? Эйгүү адил байна шүү дээ. Явахгүй шүү дээ. Явахгүй байхгүй юу? Хинч намайг хүлээн зөвшөөрөхгүй, хинч намайг сонсохгүй, ойлгохгүй яг адилхан байхгүй. Тэгэхээр мэрэгжлийн газруудаар нь л мэрэгжлийн юмудаа хүмүүс хийлгээс сурчих хэрэгтэй. Бидний бас гол зарчим нь юу вэ гэхээр зөв зүйлийг сурталчлана, зөв зүйлийг өгнө, тийм? Түүнээс иш одоо нөгөө буруу чаддгүй зүйлээ амлаж болохгүй, чадах зүйлээ амлах хэрэгтэй. Тэр мөн чанарууд амар яг миний бас хувь хүн болон манай компани бас одоо философитой нэгдэж байгаа учраас бас орсон. Бид нар одоо дандаа нэг сайн юм ярьж байна л та. Тий, яагаад гэвэл тодорхой хэмжээнд өөрсдийн гэсэн амьдралын замыг туулаад, туршлага судлаад үзсэн тий. Яг энэ тавилгын салбарт ажиллаж байхад өөр дээр чинь одоо саад бэрхшээл юу вэ? Жишээ нь худалдан авагчтайгаа үл ойлголцох том гэрээ цуцлагдах, эсвэл нэг төрийн нөлөөгөөр ажиллаа алдах ч гэдэг юм уу нэг юм уналтын
бас нэг зүг өгдөг шүү дээ. Өөрөөс чи нэг санаанаас гардаггүй нэг уналтын нэг тухай тэрийг яриад. Үйлдвэрлэл эрхлэн гэдэг ч юм бол аюу амархан зүйл маш хүнд. Ер нь бизнес хийхэд би ийм юм харсан. Одоо би 9 жил бизнес хийхэд юуг харсан бэ гэхээр хүн бизнес хий гэж бодож л авал чаддаг зүйлээр хийх хэрэгтэй юм. Чаддаг зүйлээс эхлэх хэрэгтэй юм. Нөгөө хүмүүс нөгөө стартап эхлээл нөгөө өөстө бүтэхгүй дампуурчлаа гэлээдэг те. Тэгээд дампуурлын гол шалтгаан тэр хүн тэр ажлыг хийж үзээгүй мэдгүй зүйлээр оролцсон байхгүй. Тэгэхээр бизнес хэрвээ та хийх гэж л байгаа бол чаддаг зүйлээ хийх хэрэгтэй. Тэгээд чин сэтгэлтэй байх хэрэгтэй. Тухайн хийж байгаа бизнесээ хөгжүүлэх тэ одоо би юу гүгээд энийг эх орондоо юу бүтээх вэ? Тэ хувь хүнийхээ хувьд би энэ зүйлийг хийснээр өөрийнхөө хувьд төсөл твшил юу байх вэ? Мөн бусдад би юу өгч чадах вэ? Энэ бизнесийг хийснээр гэж бодох хэрэгтэй. Тийм ээ? За ингээд яг чин сэтгэлээсээ байгаад яг өөрөө чаддаг зүйлээ эхэлчихэр бизнес бас нэг зовлоггүй явд юм байна. Одоо цэвэрлэгч гэсэн одоо нөгөө шалаа арцсан ч гэсэн өөрийнхөө гэрийг цэвэрлж байгаа юм шиг те үйлдвэр ажиллаж гэсэн одоо айлын тавилгыг хийж байхдаа өөрийнхөө гэрт хийж байгаа юм шиг энийг ингэж мэдээж үйлдвэрлэлийн салбарт эргээд айлтаа очихоор асуудалгүй зүйл ерөөсөө байхгүй штэ мэдээж асуудал байгаад асуудлыг сайжруулж чадчихвэл хөгжиж чадна асуудалтай нүлдээгээд байвал ерөөсөө бид нар хөгжиж чадахгүй тийм учраас бидний гол зүйл юу гэхээр уучлаарай. Бид нар бол асуудал гаргаж магадгүй. Асуудлаа харин бид нар сайжруулад, засал сайжруулад 100% танд хүлээлт өгнө. Ер нь үйлдвэрлэл гэдэг чинь өөрөө маш хүнд. Гэтэ яг үнийг хэлэхэд би бас хэлжсэн. Хэрэв би бас ганцаараа байвал бас энэ бизнесийг энэ өнөөдрийн зэрэгт авч явахгүй. Баг хамт олон тэр дундаа бас миний хань байдаг. Одоо хань манаас одоо яг үйлдвэрлэлээ яг 100% хариуцаж би одоо тэр олон ингээл бас бүх зүйлийг төгс 100 мэдэж чадахгүй. Тэгэхээр яг бид тэр дутуугаа нөхөө мэдхээ хийгээд бас залуучуудтайгаа хамт одоо хөгжөө, дэвшээд хамтдаа ингээд зүтгээлээж байна да. Баярлалаа. Өнөөдрийн One to One Talk Space брендийн үүсгэн байгуулагч одоо Ома оролцлоо. Богино хугацаанд одоо үзэгчдэд болон надад маш хэрэгтэй гоё мэдээлэл өгсөн. Одоо бид бүхний бас тархины мэлмиг нээж өгсөнд маш их баярлалаа. За ингээд энэ дугаараа дуусгаж байна.